Дэлхийн аваргын шууд дамжуулалтын платинум ивент тэтгэгч Union Pay Your Way. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Skytel. Ирээдүйг өнгөлнө. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Kia Motors Монгол. Movement that inspires. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Net Capital. Дижитал шилжилтээр манлайлна. Сайн байцгаана үзэгчдээ тун удахгүй эхлэх хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зориулсан шүгэл дуурахын өмнө нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Ингээд наадтай хамт студид Амгаа байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За өнөөдрийнхөө сэдвийг хоёлаа ярилцъя тий. За тэгье. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ба аялал гэсэн сэдв байгаа. Тэгээд манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарын зочноор Ганхуу ах хүрэлцэж орж ирнэ. Би энэ дээр бас маш их тогтолж байна. Ганхуу ах бол ерөөсөө аялал гингуутлаа ардаас нь Ганхуу гэдэг нэр орж ирдэг. Тэгээд мань хүн чинь бас өөрөө хөл бөмбөгийн бүр асар том фанат шүү дээ. Тэгэхээр бас аялалтайгаа холбоотой, дэлхийн аваргатайгаа холбоотой, арсеналтайгаа холбоотой гоё сонирхолтой зүйлүүдийг ярих болоо гэж бодож байна. Гэрлээ энэ сэдвийн хүрээнд гэрлээгээс сухад ер нь хэр зэрэг аялдаг вэ? За яг хөл бөмбөгтэй бол холбогдож аялдаг. Гэхдээ бол аялах бол дуртай. Мэдээж аялал бол тий хүн болгоны одоо юу гэх юм мөрөөдөлтэй очиж үзээгүй газар очиж үзэх чинь хүн болгоны мөрөөдөл шүү дээ тийм. Манай редакторын бэлдэж өгсөн энэ нөгөө сэдвийн танилцуулга дээр миний хамгийн их таалагдсан ишлэл хөл бөмбөгийн төлөө хүмүүс мянган километр зам туулж шинэ хот, шинэ соёл, шинэ хүмүүстэй танилцдаг. Тиймээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэдэг бол зөвхөн спортын тэмцээн биш. Энэ бол спортын дэлхийн хамгийн том аялал байдаг үлээ гэд санал хэлж байна уу? Тэгэлгүй яг уу. Надад бас яг энэ хэсэг аягүй таалагдсан. Хөл бөмбөг бол зөвхөн 2 багийн 22 тоглогч талбайд гараад 90 минутын туршид өрсөлдөх тухай асуудал биш юм аа. Энэ бол зарим хүний хувьд мөрөөдөл нь байдаг. Зарим хүний хувьд дэлхийгээр аялах шалтгаан болдог гэж байгаа байхгүй. Яг зөв тийм. Дэлхийн аварга үзэх нэрийдлэр те. Гэрлээ одоо энэ гурван улсын аль руу явахыг хүсэж байгаа вэ? Би Мексик руу явмаар байна. Яагаад? Яагаад ч мэдгүй нэг тийм жоох экзотик газрууд руу аялах илүү гоё. За Америк энэ бол окей. Байдгаа тийм. Би бол одоо нөгөө өөрөө Английн тоглолтыг ч юм уу, Португалийн тоглолтыг ч юм уу үзэх сонирхолтой байгаа болохоор тэр тоглолтууд аль хотуудад болох нь яг Английн тоглолтыг харахаар Даллас болохоор хуваартай байлээ. Португал болохоор Хьюстонд болох хуваартай байсан. Тэгэхээр бас Роналдогоо нэг амдаар нь харчмаар л байна. Гуэмо олон жил бичлээ, Гуэмо олон жил сүүлийн хэдэн жил одоо тасралтгүй л Роналдогоо ярьж дагагчийн тоогоо нэмлээ гэж. Тэгээ одоо яг амдаар харах асар их хүсэл сонирхолтой байгаа. Дэлхийн аваргын албан ёсны түнш Coca-Cola. Дэлхийн аваргын албан ёсны дижитал эрх эзэмшигч Mobihome. Woo. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч багийн спортыг дэмжигч Голомт банк. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Rock. Үндэсний кофе брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Ard App. 20 сая хүртэлх зээл хормын дотор. Өнөөдөр манайх топ 10 гэдэг булангийн оронд дэлхийн аварга шалгаруулах тэмцээтэй холбоотой баримтуудыг бэлдсэн байгаа. Одоо топ 10 баримт гэж хэлж болох бах тий. Сонирхолтой фактууд. Энийг хоёулаа ярилцъя тий. За тэгээд. 1930 оноос эхлэн зохиогдсон дэлхийн аваргуудаас үзэгчийн дундаж тоогоороо 60 мянгаас дээш давсан тохиолдол 2 удаа л гарч ирсэн юм байна. Нэг нь болохоор 1950 онд Бразилч угаасаа асар их хүн амтай учраас тий. Тэгээд 94 онд зохиогдсон Америкийн нэгдсэн улсад болсон дэлхийн аварга хоёр л одоо дундаж тоогоороо 60 мянгаас дээш давж ирсэн юм байна. Бусдууд нь дандаа 60 мянгаас доош байх нь байсан байна. Яг нь финалийн тоглолтууд бол их байдаг ч гэсэн багаар явсан байна. За энэ жил бол нөгөө 3 улсад болно. Тэгээд Америкийн цэнгэлтгүүд бол дандаа нөгөө маш өндөр үзэгчийн тоотой цэнгэлтгүүд байгаа учраас энэ тоо бол эвдэгдэх байх гэж бодоод байна. Тэгээд жилээс жилд аялагч нарын тоо нэмэгдэж байна тий. Тэгээд одоо нислэг бүх юмнууд харьцангуй маш боломжийн болсон учраас мэдээж бол нэмэгдэх нь бол тодорхой. Америкийн нэгдсэн улсад 94 онд болсон дэлхийн аваргад нийтдээ 3,568,567 хүн үзэж рекорд тогтоож ирсэн юм байна. Нэг тоглолтыг дунджаар 68,000 хүн үзэж ирсэн юм байна. Тэгэхээр энэ бас одоо маш өндөр тоо байна. Гэрлэгийн хувьд хамгийн их одоо нөгөө нэг ийм орчинд те хөгжмийн фестивальд ч юм уу хамгийн их хүнтэй ер нь хэдэн мянган хүнтэй хамт яг чигсэлдэж ирсэн бэ. Тэрийг санаж ийн ойролцоогоор 20 30 40 тийм одоо баримт байгаа юу.
Яг бол одоо үнэхээр толгойд орж ирэхгүй нэ. Би болохоор нөгөө нэг Италид 2017 онд AC Milan San Siro гээд маш том цэнгэлтэд орж байгаад яг нэг 60-70 мянган үзэгчтэй хамт Миланы тоглолтыг үзчихсэн. Тэгээд ингээд уухаал нь шүү дээ тий. Тэр уухалж байгаа чимээ бол бүр үнэхээр төсөөлж ирснээс хамаагүй мундаг тийм нүсэр чимээ байд юм байлээ. Тэгэхээр энэ 68 мянган хүн, 80 мянган хүмүүнтэй бас үзэхэд бол тэр галзуу авах. Энэ жилээр яад ч юм нэг юм олон хүний дунд орохоор нэг олон хүний энергиэрч тэгдэм үү нэг юм сэтгэл мэтгэл хөдлөл бүр ингээд яг дээдсэгтэй хүрдэг тийм бүр автоматар тий. Тийм автоматар. За Герман 2006 дэлхийн аварга шалралт тэмцээнд Европ зохион байгуулагчсан хамгийн үзэгчтэй дэлхийн аваргаар тодорж ирсэн байна. Нэг тоглолтын дундаж үзэгчийн тоо 52 мянга байсан байна Европт. Тэгсэн мөртлөө яг нийт дүнгээр бол 5 дугаар хайранд орж ирсэн гэсэн юм үзүүлэлт байна. За Бразил 1950 дэлхийн аварга шалралт тэмцээн тухайн үеийн тэмцээний форматаас шалтгаалаад цөөн баг оролцсон ч гэсэн үзэгчийн тоогоороо маш өндөр буюу 60,773 үзэгч үзэж байсан амжилтаараа 2 дугаар хайранд жигсэж байсан юм байна. За дундаж үзэгчийн тоогоор эхний 5 байрт багтсан бусад орнууд бол Бразил 2014, Катар 2022, Герман 2006 гэсэн ийм тэмцээнүүд бол байна. Катарт бас нөгөө 4 жилийн өмнө өвөл 12 сард болж исэн мөртлөө маш олон хүн үзсэн, их өндөр хүрээг хамарсан ийм дэлхийн аварга гэж явж исэн. За 90 оноос хойш бүх дэлхийн аварга шалруулах тэмцээнд дунджаар 42 мянгаас доош үзэгчтэй байгаа. Нэг тоглолтыг ярьж байгаа шүү дээ, тийм. За тэгээд хамгийн их одоо олон хүн үзсэн тохиолдол бол 1950 онд бүртгэгдэж исэн. Дэлхийн аваргын финалыг 173,850 хүн үзсэн гэж байна. Амар шүү дээ. Энийг бас ингэж тоолж гаргана гэдэг бол үнэхээр гайхалтай. Тэгээд нөгөө 173,000 хүн цугласан гэж албан ёсны бүртгэл байдаг ч гэсэн бодит байдал дээр тэр Маракана гэж нэг маш том сав, маш том цэнгэлдэх байдаг. Энэ дээр бол бүр 200,000 хүн давсан гэсэн ийм мэдээлэл бас явж байна. За тэгээд удахгүй болох дэлхийн аварга шалруулах тэмцээнд анх удаага 3 улсад дамн зохион байгуулагдана. Тэгээд 48 баг анх удаага орж байгаа учраас ер нь урд өмнө байгаагүй олон рекорд амжилтууд эвдэгдэх болов уу гэсэн ийм таамаг хүлээлтүүд байгаа. Одоо тэгэл Канадад тоглолтууд болох нь байна, Мексикт болох нь байна. Тэгээд одоо энэ аяллаа компаниудын хүмүүс ч гэсэн нөгөө аялагчдыг харахаар зөвхөн Америк руу явангаа Мексик, Канадыг үзчихнэ гэсэн ийм бас маршрутыг аягүйх гаргаж байгаа гэж хэлжсэн тий. За ингээд нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа хоёулаа шууд зочныхоо цагтай холбогдоод зочдтойгоо ярилцъя тийм ээ. За тэгье. Шүгэл дуурахын өмнө нэвтрүүлэг үргэлжилж байна үзэгчтэй. Тэгэхээр студид маань аялагч Ганхуу ах маань хүрэлцээрсэн байна. Үзэж харыг хорвото танилцяа амьдрал гэдэг шүү үсэгдэнтэй гаргаараа наярцваа. За урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд за хамгийн ихний асуултаа таны хөл бөмбөгтэй холбогдсон түүх тэгээд та ч Арсеналын фэн тийм энэ талаар яриач. Тий яг одоо нөгөө манай Арсеналагч нөгөө айгүй олон фэнүүдтэй бүгд нэг айгүй гоё хамт олон нэгддэг тэгээд тоглолт моолтой хамт үздэг. Тэгээд нэг удаа хин хэдэн оноос ингээд Арсеналын фэн болсон юм бэ гэд ярихгүй юу. Тэг яг би ч одоо олон юм рекорд эвдэж байгаа юм байлээ л дээ. Би бол 84 оноос. Тэгээ 84 оноос гэхээр манайхан гайхаад ганхуу хатантаа худлаа ярьчих. Би хизээж худлаа ярьдаг. Тэгээ 84 онд анх Чехид одоо оюутан болж очиод тэгээ манай яг өрөөний одоо хамт амьдардаг анхны одоо Чехта танилцж байгаа шүү дээ. Тэр маань хөлбөмбөгчин залуу уулз таарад. Тэгсэн Арсеналын фэн уулз таарад. Тэгээд одоо энэ одоо тухайн чинь социализм нийгэм юун тэр одоо нөгөө гадны хөлбөмбөг юу ч мэдэхгүй яг нэг дэлхийн аваргыг хальтмуулт ингээ бүгдээрээ сонсдог үздэг Европын аваргыг жоохон хардаг. Тэ үдч харах юм байхгүй ч хоёрхан телевизтэй Монголын үндэсний телевиз тэгээд Орбит гэдэг телевизтэй. Тэгээд би одоо сайн санаж 82 оны тэр чинь хаана болж байгаа Мексикт болж байгаа Испанид болж байгаа дэлхийн аварга анх одоо бид нар тэгэл телевизэрийн гарахгүй байж бас нэг Оросын цэргийн одоо нэг хуаранд очиж үзчихсэн тийм тохиолдол болчихсон байхгүй юу. Тэгэхэд үзчихсэн. Тэгээд 84 онд очиод тэгж анх удаа Арсенал гэдэг багийг мэдээ. Тэгээ нөгөөдөл чинь ийм тоглож байт юм тийм ингээд айлбарлаад. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө энэ хөлбөмбөг гэдэг юм их сонирхов. Тэгээд одоо яг Арсеналын фэн болсон гэвэл 84 он болж тараад байгаа. Тийм.
Дэлхийн аваргын яриа руу орохоос өмнө энэ жил Арсенал бас Премьер Лиг төрүүлэх одоо асар өндөр боломжн дээр хүрээд ирчээд байна тий. Одоо 31-р тойрог гэхэд 9 оноо илүү байна. Премьер Лиг болон Авралын лиг дээр үзэж байна. Яг 2 цомоос мултарчлаа гэдээ хоёулаасаа ярьж байна. Энэ жилийн ер нь Арсеналын өнгө төрөх за тэгээд тэр Премьер Лиг төрүүлэх талаар одоо энэ чинь төрүүлээгүй 20 жил байна шүү дээ. Тий яг 20 жил болж байна л да. Тий 3-аас 4 оны үед Андрегийн үед төрүүлжсэн. Тэрнээс хойш ингээд тооцоо 22 жил болж байна баг тий. Тэг яг хөө мэдээж Артета орж ирсэн. Тэгээд одоо нэг хэсэг хэний үед ч бид дандаа 4-р байранд ордог байлаа шүү дээ. Тэ хэний үед Венгрийн үед дандаа 4-р байранд ордог байсан. Тэ 4 мистер 4 гэдэг бүр очтойч болсон. Одоо мистер 2 гэдэг очтой болж байна л да. Тэ энэ жил одоо Премьер Лигэд төрүүлэх магадлал бас өндөр байна. Гэтэ харамсалтай яг нэг төгсгөлийг бид нар одоо яг ингээд өмнөх 3 жилийг харахад бас дандаа төгсгөл дээрээ л алдаж ирсэн. Хожигдохсгүй багуудад одоо тэнцээ авдаг ч юм уу за бүр цаашлаа хожигдж ирсэн тохиолдлууд бас байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жил яг тэрнээсээ урьдчилан сэргийлээд лайн ап бол нэлээд ингээд зузаатгсан. Химтэл бэртлээс одоо ингээд одоо юу гэдэг Сака байхгүй болонгууд Мадуке гардаг ч юм уу энэ талд Мартинелли гимтэх юм бол оронд нь Эзе гардаг ч юм уу гэдэг нэлээд сайн бэлдсэн байгаа. Гэсэн хэдий ч одоо бас яг Арсеналыг одоо дандаа жилийн жилд одоо энэ гимтэл бэртэл тойрохгүй дандаа ингээд одоо явдаг тий. Тэгээ бэртэлч бас нэлээд баг шиг байна. Одегард маань ер нь бас хэцүү болчлоо. За Сакач бас жоохон бэртэлтэй байж гэх мэтлэнтэй. Гэхдээ яг одоо тэгэл харъя. Одоо мэдээж Сититэй тоглох тоглолт хамгийн чухал байх гэж бодож байна. Зүгээр сая ингээд Карабаогийн финал дээр бол бас одоо миний зүгээр ойлгосон би мэрэгчлэн мөчлөлтэй зүгээр ягаад энийг Рая гаргаагүй болоо тэрнээсээ болоод тэгээд White-ийн одоо бас том ер нь сүүлийн үед White бас жоохон алдаа их гаргаад байна. Явуулах бас магадлалыг өндөр байх болоод ах шиг байна л ер нь бол тийм. Тэгээд гих мэтлийн юмнуудаас болоод ингээд байна. Гэтэ яг хөө тэгэл бөмбөг бөөрөнхий харж л байна. Одоо мэдээж төрүүлээсэн. За өнөөдөр бол мэдээж одоо Авралын лиг дээр Лиссабонтой таарсан байгаа те. Лиссабоны сүүлчийн 6 тоглолт нэг ч хожигдлгүй явж байгаа маш өндөр формтой байгаа. Эвгүй баг. Ерөөсөө ер нь бол басч болохгүй. Тэгэлгүй яг. Southampton-тэй сая тэгэл шаал юм дээр ингээд хожигдож шүү дээ те. Уг нь ингээд тактикийн хувьд бөмбөг эзэмшлтийн хувьд бүх юмараа ингээд дандаа илүү байгаад байдаг. Тэгэл нэг тийм unlucky те одоо нэг тийм аз хүтлээс бол ингээл нэг гол алдчихдаг юм тохиолдолд гараад байна л да. Тэгэл нөгөө одоо энэ хөлбөмбөг яагаад дэлхийн номер 1 спорт болсон шалтгаан нь юу гэсэн энэ байгаа байхгүй те. Одоо Премьер Лигэд төрүүлж байгаа баг нь одоо сая Wolf дээр бид нар тэгэл тэнцэж явах жишээтэй зөвхөн чинь Ливерпул бүр хожигдчих байх жишээтэй те. Ийм учраас энэ хөлбөмбөг гэдэг спорт чинь дэлхийн нийтэд ингээд маш их татж байна л да. Тэгээ бөмбөг бөөрөнхий тэгээд мэдээж одоо цом өрөхийг бол төслөхгүй яах вэ? Тэр өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдэв болохоор хөл бөмбөг ба аялал гэсэн сэдэв байгаа. Тийм үү. За. Тэгэнгүүт мэдээж хөл бөмбөг болон аялал хоёрыг бас салгаж ойлгож хизээж болохгүй тий. 22 тоглогч 90 минутын тоглолтоос гадна эн чинь маш том аялал бас цаана маш их мөнгө бас явж яадаг тий. Тэгэхээр та бас хамгийн анхны яг очиж үзэжсэн тоглолтоосоо бас дурсаж. Тэгээ хамгийн анхны тоглолт бол 10 оны өмнөд Африкт одоо түүхэнд анх удаа Африкт болсон тэгсэн. Одоо цом болсон. Тэгээ эндээс бас нэлээд том групп явсан. Одоо манай тайлбарт заяа бид нар хамт явж исэн. Тэгээд хөгийн явдлууд их зөндөө болсон. Заяа бол одоо надтай явснаас бол дурсам цайхан үлдсэн баг тий. Ямар ч нэг тоглолтыг бол одоо миний хүчинд үзсэн. Тэр Япон ханахтай байлаа да. Тэгээд яг анхны тоглолт бол мэдээж одоо нөгөө түүхэн тоглолт. Лампардын нөгөө голыг тооцдгоо Англи Германы тоглолт. Тэгээ яг нөгөө нээлтийн стадионд орсон шүү. Нөгөө гоё стадион. Тэгэл одоо таа хүн санаж байгаа нөгөө Vuvuzela гэдэг нөгөө бүрээтэй. Тэр ч одоо бүр ингээд яг тэр амьдаар нь тэнд очиод ингээд үзэх бол тэр бол бүр үнэхээр гайхамшиг байсан. Тэгээч миний хамгийн анхны дэлхийн аварга байсан. Тэгээд Африкт тэгээ одоо ч даагур тийм хол газар очиод тэгээд үзнэ гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Тэгээ яг би ч нөгөө Арсеналыг дэмждэг болохоор ер нь гэдэг Английн Премьер Лигийг үздэг чинь бид нар ихэнх нь ингээд Английн фэн болчдөг шүү дээ. Тэгээ ягаад чи нэг Английн фэн болдог. Тэгэл тухайн үед бол Англи одоо Лампард тийм бүгдээрээ аюул супер бас тийм мундаг составтай очсон шүү дээ. Тэгсэн. Тэгээд дарамттай тэр нэг одоо тэр үед одоо нөгөө бөмбөг голын систем вар гэж гол байсангүй. Тэр байсан бол дэлхийн нийтээрээ тэр бөмбөг цаана мунаад буцаад ойгоо гарч байгааг харахад ганцхан шүүгчлэрийг хараагүй бол таарал тэгэл тэрнээс болоод чинь Орсон бол 2-2 тэнцэх байсан. Юу ч болдог магадгүй шүү дээ. Тэгээ 4-1-ээр хожигдлоо да Германд тэгсэн. Сүүлд 2 хийгээл. Тэгээ тэр тоглолт миний хамгийн анхны одоо бүр эзэж мартахгүй юм гайхамшигтай тоглолт байсан. За дараагийн тоглолт нь болохоор Аргентин хаанд хоёрын тоглолт байлаа. Тэгээ мэдээж
бас нөгөө мөнгө төрөмөдтэй бид нар чинь хамгийн хямдхан билет авна. Гэхдээ нөгөө Монгол зангаараа гэх юм уу гэх юм те сул суудлуу харан доошоо ингээл хэдийн хамгаалсан байгаа ч гэсэн ингээл ороо суучлаад мэддэггүй болоогүй. Тэгэж явсаар байгаа л яг Марадона чинь тухай жил Аргентины дасгалж урагч байлаа. Тэгэл нэг бас шоумен юм байл шүү дээ. Ер нь бол телевизээр гарсан гараагүй мэдхгүй бид нар ингээд ард зогсож байгаа чинь өөрөө зөв бөмбөг жамдаад нэг ингэж зогсож байгаад ард нь ирсэн бөмбөг ингэж ингээд аваад жамдаад тэгээ нөгөө юунуудээ хоорондоо нөгөө бөмбөгөө ингээд завсаргааны үеэр ингээд бэлддэг шүү. Тэг чи Марадона өөрөө гарч очиод ингээ пас мас өгөөл тэрүүгээр шоу мо хийгээл хэвээр хар костюм бичээгтэй танаас санаж байгаа гоё джентльмен тэгэл тэр домгийг бол бас тэгэл анхудаа ингээ үзчихсэн. Тийм учраас 10 оны дэлхийн аваргууд миний хувьд бол үнээр мартчихгүй гайхамшигтай гоё дэлхийн аваргуулсан. Тэгээд дараагийнх нь мэдээж 4 оны Берлиних тэгээд Оросын 18 оны дэлхийн аварга бас их гоё. Тэгэл яг бид нөгөө англиа үзэхийн тулд л ингээл тэгээд аваа явж. Тэгээд миний билет нь яг Панам Англи хоёр бол таарсан. Тэгээд 6-1-ээр одоо Англи утсан 6-ын 6 гол. Тэгэл одоо яг шүтдэг хэдийгээ ингээл хараад тэр болон гоолыг харна гэдэг бол яг мэдээж Панамыг хожихон тодорхой байсан. Гэтэл тэглүү байх тийм. Гэтэ тэр их сонин хэдийгээр ингээд санаж байгаа бол 5-0 гэж жагаад дараа нь Панамыг хийгээд 5-1 тэр нэг гол болчихсон. Бүр ингээд Англи фэнүүд нь өөрснөө бүгд ингээд баярлаа. Панам тэрийг бол жинхэнэ Панамад сүултээ баг хоцсон юм шиг гарч ирсэн шүү дээ. Тэр тоглолтноос 6-1 хожигдсон мөртлөө тий. Түүхэнд анхных нь баг гол зөөлөө тийм юм байсан байгаа байхгүй тий. Тэгээд мэдээж дэлхийн аварга гэдэг бол хүн төрөлхтний одоо хамгийн хүсэмжилсэн гайхамшигтай гоё баяр. Тэгээд мэдээж одоо аялал одоо энэ цааш маш их мөнгө эргэлтэнтэй ингээл яг аялалтай болох юм бол мэдээж эдийн засгийн талаас бол одоо өчнөө юм ярьж болно л доо. Тэгэхээр хамгийн гоё стадион аль нь байсан бэ? За мэдээж Emirates шүү дээ. Тэр ойлгомжтой одоо би ч Арсеналын фэн учраас одоо Emirates очиод үзэх үнэхээр гайхамшигтай. Тэгээд хамгийн сүүлд би сая Англи хэдэн онд мэдээ очиод нөгөө тоглолтоо үзсэн чинь манай талын билет байдгүй. Тэгээд West Ham-тэй тоглож ирсэн санагдаад байна. West Ham-ийн билет аваад тэгээд дрэсээ нуугаад тэгэл ороод тэгж үзэх чи ёстой тэнийг хэлээ. Тэгээ яг манайх 2-1-ээр хожигдсон л доо. Тэгтээ яг би нөгөө West Ham-ийн яг нөгөө хаалганых нь ардалт ингээ West Ham-тай сууж байгаа учраас манай 2 гол ингээ нөгөөдөл чинь баярлаа. Би дотроо яаж болохгүй те. Тэгмээ манайх ганц гол хийсэн. Тэгтний ороход тэр дунд нь ганцаараа гол гэдэг орилттой байж шээ. Амар би ямараас. Тэгтээ энэ Английн фанатууд эвгүй шүү. Тим тохиолдолд одоо уурлах те. Тэр нь бол энүүхэнд. Нөгөө хулиганс гэдэг кино байдаг шүү дээ. Тэр чинь West Ham-ийн фанатуудын кино аахгүй. Тэр чинь бүр West Ham чинь бүр фанатуудаараа хамгийн алдартай тийм дараа тэгэл жоохон айцтай үзсэн. Тэгээд яг хөө мэдээж би яг Emirates-с өмнө нэг хуучин стадионд нь бол орж үзэж чадаагүй. Hybrid дээр бол орж үзэж чадаагүй. Тэгээд Emirates дээр ингээд ороод анх удаа тэгэл. Тэгээд мэдээж яг Camp Nou Camp гэж ярьдаг те. Camp Nou бүх стадионоор л явж үзсэн л те. Одоо Bayern München стадион болоод гайхамшигтай стадион жишээлбэл. За мэдээж тэгэл Anfield за тэгэл ер нь Премьер лигийн бүх стадионууд гоё доо. Тэгээд ямар жижиг стадион ч гоё. Тэгээд тэр уур амьсгал гэдэг чинь өөрөө ямар стадионыг бүр гагчин гоё болгодог. Тэгээд дээрээс нь шар харигтай байж тэгэл ямар тоглолт үзэхэд гоё байдаг. Одоо мэдээж Emirates тийм. Төрөлхийнхаа төгсгөлд асуухад одоо ингээд 124 улсаар аяллаа. Спортын бас ингээд гоё үнж фанат байна. Аяллаа мэдээж таныг бол одоо аялал гэхээр л ганхүү гэдэг нэр шууд ардаас нь орж ирдэг. Зүгээр энд одоо ингээд гоё залуучуудтай хандаж хэлэх зөвлөгөө ч гэх юм уу те. Одоо танаас л энийг асуумаар байна л те. Залуучууд ер нь юу гэж хэлмээр санагддаг. Энэ олон улсаар аялсны дараа аялах болгонд л нэг гоё мэдлэг мэдээлэл гоё боловсрал юм байдаг шүү дээ. Би бол байнга л хэлдэг л те. Одоо ганц энэ нэвтрүүлгээр хэлж байгаа юм биш. Залуучуудаа болж өгвөл аял. Ерөөсөө л явж юм үзнүүд тайл те. Тэгснээрээ одоо бүр шал өөр хүн болно. Би Пхукетэд Таиланд явж байгаад нэг нөхөртөө таарлцсан. Тэгээ оройо соёлоо жоохон пимээ уугаад тэр нөхөр надад их сони юм хэлсэн. Би ингээд аялагч малагч гэж ярьсан. Өө тийм үү чи хэдэн орноор ирсэн гэдэг би тухайд 118 амч болов. Шууд тийм үү би одоо ингээд баг 200 орн баг дуусах гэж байна гэдэг. Өө тийм үү чи бас төлөв мөнгө төгрөг ихтэй би ямар ч мөнгө төгрөг байхгүй. Тэгээ яаж аялт юм? Үгүй ерөөсөө ерхий уруу багтал аялдаг шүү дээ. Хич хайкинг хийдэг. Тэгэл ерөөсөө гэрээсээ зориглол за би дэлхийг тойрно гэл хармаанда $20 гарсан гэж. Тэгэхээр тэр үний хэлж байгаагаар бол мөнгө төгрөг ерөөсөө чухал биш ээ. Хүсэл зориг тэмүүлэл яг зөв. Хүсэл тэмүүлэл байхад бол над шиг ингээл дэлхийн 200 орноор аялах
Ямар ч асуудал. Гэхдээ та тэгээ одоо яаж ээлдэг гэсэнгөө яг тэгэл одоо зам дээр ингээд зогсно. 99 машин зогсохгүй өнгөрөхөд 100-ын заавал зогсдог юм а гэж. Тэгээд тэр машинд ороод гоё френдли байх хэвээр. Гоё юм а яриад би ингээ явж ин гэж. Тэнгүүд тэр жолооч нь өрөвдөг юм уу яа гэртээ онуулдаг юм. За бүр гэртээ онуулдаг юм а гэхэд пүүгэд авахад ямар ч хотод гоё цэцэрлэг түрээлэн байдаг гэдэг байгаа байхгүй тийм. Тэнд очиод унтчихын тийм. Гэхдээ хоол ундаа яах юм ямар ч ресторанд очиод би аяг таваа гэж угаагаад байгаад бол нэг хоол бол ямар гоё хоол. Ингээл явдаг гэж. Мөнгө төгрөг хэрэггүй гэдэг байгаа байхгүй жишээлбэл тийм. Тэгээд одоо тийч нөгөө Instagram-аа хөгжүүлээд юм аа хийгээд влог хийгээд ингэсээр байгаа. Donation авдаг гэсэн. Хөө одоо бүр donation аваад бүр амар мөнгө төгрөгтэй болцсон, спонсортой болцсон, $20 гарсан залуу байгаа байхгүй. Тэгэхээр тэр залуугийн хахаар юу хэлж ийн гэхээр ерөөсөө хүсэл байх хэрэгтэй. Хүсэл байх хэрэгтэй. Түүнээс бол мөнгө төгрөг инээ хүн болгон дандаа би мөнгөгүй юм чайлж чадахгүй тийш ямар ч тийм байх. Зүгээр гараад яв гэж байгаа байхгүй тийм. Тийм учраас залуучууд одоо үргэлжлээ үрэл гараад явах тул дэлхийн нээлттэй. Ямар социализмын нийгэм бид байгаа шүү дээ тийм. Гадаад паспорттой дэлхийн бүх нээлттэй байж тийм. Виз мизэг бол яг хөө тэгээд тухайн оронд нь очиод аваад явчихдаг гэсэн. Алтай хатуу ч гэсэн тэгээд явж ирсэн юм. Яг үнэ. Тэгэхээр аялал бол ерөнхийдөө бас бүүн адал явдал шүү дээ тий. Би тэнгууд бас танаас хөл бөмбөгийн тоглолт үзэх гэж явж байгаад фейлдсэн түүхээсээ хуваалцаач. Яг одоо тэгвэл ахаал нөгөө 10 оныхаа Өмнөд Африкийн түүх рүү орох бах. Тэгээ нөгөө заяа маань хамт явсан. Тэгээ тухайн үед чинь заяа чинь нөгөө шатаан план сураагүй англи хэл энэ төр байхгүй байсан үе. 10 он хэрэг жилийн өмнө те. Тэгээд яг би хоёр тоглолтын билеттэй. Тэгээд заяахтай мөнгөтэй. Мэдээ орж байгаахаа билетээр тоглолт эхлэх гээд энэ чи ороод үзчихээ. Тэгээд цааш өөр айгу хөлмөн дуртай юм чинь. Тухайн үед чи бараг шигшээч байлаа Монголын шигшээ байсан шүү санагдаад шүү. Тэгээд заяагаа оруулчаад заяагийнхаа мөнгийг аваад нэг газараас билет аваад одоо тийш гараас дамжиж билет авч байгаа шүү дээ. Гэсэн чинь цагдаагаар ирж барьж аваад нөгөө нөхрий чи аваачаад нөгөө хууль бус зарсан марсан гэ. Тэгээд авсан намайг аваачаад цуг аваачиж хамсаатан болгож аваачаад тэгээд нөгөө цагдаагийн хэлц мэлцээр аваачаад энэ чинь тэгээд би бөөн уурмор болоо тоглолтооч үзэж чадаагүй тэнд ингээд тэр бол одоо миний хувьд одоо фейлдсэн гэх юм уу. Гэхдээ хэдийгээр фейлдсэн ч гэсэн заяагаа үзүүлсэн. За нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөл ивентчдийнхээ гарын бэлгийг гардуулахын сацуу энэ жил Английн Премьер Лигт Арсеналд төрүүлээд дэлхийн аваргад яагаад болохгүй гэж те. Англи одоо 3 арслангууд бас төрүүлэхийн өлзийтэй сайхан Евролиг дэвшүүлье. Маш гоё Евролиг заавал. Манай нэвтрүүлгийн ивент тгчээр Rock Coffee хамтарч байгаа гэж байна. За тэгээд нэвтрүүлгийн маань ивентчээр бас Вүүгийн гарын бэлэг танд бэлгэлж байна. За энэ манай миний Монгол нэвтрэх гоё юм харагдаад байна тийм. Хөл бөмбөгийн нэвтрхий тойл байгаа. За энэ бол супер хэдэв шүү. Энэ хизээ гарсан ном юм. Надад ч одоо гараад нэг жил мэлсэн болж байгаа. Саяхан л гарсан ном байгаа тийм. Сүүлд яг нөгөө уншсан байхад бол тэгээд ер нь бүх нэвтрхий тойлыг. Сая нөгөө Венгрийн нэг ном гарсан. Тэрийг бол би авсан. Энийг бол ерөөсөө хараагүй байгаа юм шүү. Яг тэр Венгрийн номыг редакторлсан Батсингэл. За тэгээд манай одоо хөлбөмбөгийн Википедиа Батсаяа хоёр хийсэн ийм ном байна. Супер ном байна. За баярлалаа. За танаа нэвтрүүлэгт амжилтсая. Баярлалаа. 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээний шууд дамжуулах эрхийг эзэмшигч Миний Монгол Entertainment-аас бэлтгэн хүргэж буй албан ёсны контент шүгэл дуурахын өмнө та бүхэндээ үргэлжлэн хүрж байна. За дэлхийн аваргын шууд дамжуулалтын Platinum event тэгчээр Union Pay Your Way. Дэлхийн аваргын албан ёсны түнш Coca-Cola. Дэлхийн аваргын албан ёсны дижитал эрхийг эзэмшигч Mobi Home Woo. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэгчээр багийн спортыг дэмжигч Голомт банк бидэнтэй хамтран ажиллаж байна. За мөн дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Super Light илүү зөөлөн илүү супер, дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Skytel ирээдүг өнгөлн, дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Kia Motors Монгол Movement that Inspires, дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Rock үндэсний кофе брэнд хамтран ажиллаж байна. Мөн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Art App хамтран ажиллаж байна. 20 сая хүртэлх зээл хормын дотор. Union Pay нэг Хэдүүлээ яриагаа ер нь юунаас эхлэх вэ? Тэгэхээр хэдүүлээ яриагаа хоолноос эхлүүлвэл яаж юм? Ер нь энэ хорхгийг гүйцэх хоол энэ дэлхийд байдаг юм уу? Баруун энтгийн хоньны махаараа хийсэн тансаг амттай рогон жоо шиг танаа яах юм? Химжижигээ, 된장지게 гээд зөндөө олон шилдэг байгаа шүү дээ. Тэгж ярих юм бол манай зав Чингис хаан байна, манай гол байна, бүх тэнгэр байна, манай байгаа. За тэгвэл манайд нь штэ Union Pay байна. Манайд ч бас Union Pay байгаа. Манайд ч бас Union Pay байгаа.
Union Pay. Your way. Social Pay. Амьдрал дандаа төлөвлөснөр байдгүй ч гэнтийн асуудлыг ард аппликейшн шийднэ. 20 сая төгрөг хүрлэх зээлийг хормын дотор ард аппаас. Урьдчилсан болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та 9000 болон бусад дижитал картаар зэнгэлэлт хийх бүртээ. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та үйлчилгээ авах бүртээ эрх цуглуулан хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрхийн эзэн болоорой. Social Pay. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй, хүснээ ав. Netpaid хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй, хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алах маань. Netpaid боломж бий. Social Pay. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй, хүснээ ав. Netpaid хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй, хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алах маань. Netpaid боломж бий. Эргээд уулзж байгаадаа баяртай шүгэлд уурхайн өмнө нэвтрүүлэг та бүхэндээ өргөжлөн урьж байгаа. За манай студид дараагийн зочин маань хүрэлцэн ирсэн байна. За New Julchin Tour компани үйл ажиллагаа хариуцсан захирал Мөнх Төгс манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч студид хүрэлцэн иржээ. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцсонд баярлалаа. За New Julchin Tour компани одоо би бас сонсоход маш олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бох тий. Одоо үйл ажиллагаа явуулаад хэдэн жил болж байна. Тэр талаар ярив тий, яриагаа эхлүүлье. Манай компани 2002 онд анх үйл ажиллагаагаа зохион байгуулж эхэлсэн. 2003 оноос эхлээд Монголын үндэсний олимпийн хороотой хамтраад энэ спорт аяллыг анх эхлээд хөгжүүлж эхэлсэн. За би өнөөдөр нөгөө шууд эхлээд спорт аяллын төлөвөө ярьчих гэж байна. Яг үгүй бидний энэ сэдв маань спорт аялалтай холбоотой учраас. Тэгээ 2003 оноос олимпийн хороотой хамтарч ажиллаад одоо анхны олимпиад хөгжөөн дэмжигч явуулах аяллыг 2004 онд Афины олимпийг анх хэлж хүн үзэхэд одоо билет худалдаж аваад албан ёсны фэн болоод ингэж аялж эхэлсэн. Тэгээ үүнээс хойш 2004 оноос хойш 2006 оны Турины олимп, 2008 оны Бээжингийн олимп гэдэг ингээд үргэлжилсэн. Хамгийн одоо оргил үе нь бол одоо 2008 оны Бээжингийн олимпиад манайх 1300 одоо хөгжөөн дэмжигчийг яг албан ёсоор билет захиалгын системээс нь билетийг нь аваад 1300 хүнийг одоо олимпийг үзүүлсэн одоо хамгийн түүхэн олон жуулчин явуулсан хэсэг. За хөл бөмбөгийн хувьд болохоор Бээжингийн олимпийнхаа энэ зохион байгуулалтын амжилтан дээр үндэслээд 2010 онд Өмнөд Африкт болсон хөл бөмбөгийн дэлхийн аваргыг үзэх анхны аяллыг зохион байгуулжсэн. За тэгээ 2010 онд тухайн үед Өмнөд Африкийн визийг Бээжингээс авдаг. Паспортоо Бээжин рүү явуулаад тэг ингээ авдаг. Тэгээ бид нар тухайн үед бас нэг 40-од хүнийг Өмнөд Африк руу явуулаад тэр Йоханнес Бүргт тэгээ сафари аялал гэд бүх юмтай тийм аялал зохион байгуулж ирсэн. Миний одоо мөрөөдөл шүү дээ Африкаар аялах.
Харин тийм гоё юм Аа байна. тэгээд энэ 2010 оноос хойш энэ удаагийн одоо энэ Америк, Канада, Мексикт болж байгаа энэ аялал маань манай 5 дахь удаагийн хөлбөмбөгтэй холбоотой. Мэдээж нөгөө бусад одоо олимп, өвлийн олимп, зуны олимп, за тэгээ Азийн наадам, саксны дэлхийн аварга гэх мэтчлэн өөр зөндөө олон аяллууд бид нар хийчихснаас энэ хөлбөмбөг маань одоо 5 дахь. Тийм байна. Энэ удаагийн ер нь бол билет өмнөх Катарынхаас 2 дахин үнэтэй. Тэрний өмнөх Оросынхаас бол бүр 3 дахин үнэтэй. Яг үнэ. Ер нь бол нэлээд үнэтэй. Дээрээс нь бид нар билетээ бүр худалдаж авсныхаа дараа худалддаг. Одоо яг тэгвэл байхгүй юмыг худалдах чинь бас хэцүү. Дээрээс нь хөлбөмбөг бол нөгөө яг үнэн ч фанатуудын спорт. Дурын одоо олимпийн ямар нэгэн тэмцээн үзчихээ ач гэдэг юм уу тийм биш. Эсвэл нээлт галт үзчихээ гэхээс илүү яг өөрийн хүссэн, сонирхсан багаад агаж энэ фанатууд явдаг учраас бид нэр яг урдчлаад суглаа одоо нөгөө группүүдийн суглаа гарсны дараа билетээ харж агаад одоо жишээ нь Монголд Аргентины фэнүүд байвал их байдаг гэл Бразилийнх, Германых гээд яг Англи, Португал гээд яг тэгж сонгож авсан билетүүд бол байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүст одоо ямар ч хамаагүй билет суглаагаар ч юм уу юу үзгээ мэдэхгүй бол биш. Бид нарт одоо ингээ билетүүд нь албан ёсоор нөгөө төлбөр мөнгөний төлөөд худалдаад авсан учраас энэ билетийг үзэх юм байна гэдэг. Бүр нэмж хэлэх юм бол бүр аль суудлаас одоо манай худалдаж авсан билетүүд бол 2 дугаар зэрэглийн суудлын билетүүд. Тэгэхээр холч биш, хойрч биш, үнэтэйч биш, хямдч биш. Тэгэхээр тийм дундаж үнэтэй. Тийм билетүүд худалдаад авсан явж байгаа. Зүгээр билетийн үн дангаараа үнэтэй гэхээсээ илүү ер нь бол Америк, Канада, Мексик өөрөө хол учраас ерөнхийн энэ пакэж аялал маань нэлээд үнэтэй гарах нь бол ойлгомжтой. Дээрэс нь энэ 3 улс маань гурлаа визтэй. Тэгэхээр энэ өөрөө бас дахиад бас нэг том сорил болж байгаа. Тэгэхээр ерөнхий одоо нэг 2 тоглолт одоо Нью-Йоркт үзээд ирья гэхэд ойролцоогоор 30 сая төгрөг хангалттай багтана. Гэхдээ мэдээж эрт захиалвал одоо 30 сая төгрөгийн аяллаа багцын одоо гол үнэтэй болгодог хэсэг нь нислэгийн тийз. Тэгэхээр нислэгийн тийзээ эрт авах тусам билет одоо 30 саяасаа доош хямдраал явчихж байгаа. Ер нь бол нэг аялалд 2 билет дагалдаад байна. Эсвэл нэг тоглолт үзэж болох уу? Ер нь бол одоо нөгөө Америкийн жишээ нь 12 хотод болж байгаа шүү дээ. Тэгэхээр Нью Жерсид жишээ, Нью-Йоркт жишээ дараалдан 2 одоо 6 сарын 13, 16 ч гэдэг юм. Ингээд дараалсан тоглолт байх юм бол одоо улс дотроо Америк дотроо нааш цаашаа явахгүйгээр нэг хотод 3 хонтонхтой 2 тоглолт үзчихэж гэдэг юм уу те. Тэгээ мэдээж төлбөр мөнгө нь окей нэг байхад хангалттай би нэг л тоглолт үзчихээ гэвэл тэгэл нэг тоглолтын сонголт байж болно. Бас нөгөө нэгэнт явсных Канада, Мексик гурвангийн үзье гэсэн хүмүүс ч бас байгаа. Тийм захиалгууд болцсон нэлээд их биш ч гэсэн нэлээд орж ирж байгаа. Одоо шүвгийн дөрөв мөрөг гэх юм бол тикетийг авцсан байгаа юу? Авцсан. Финалийн тоглолтын тикет байгаа. Байгаа. Гэхдээ финалийн тоглолтын билет за одоо $10,000 энэ 2 дугаар зэрэглэлийн билет, суудлын билет. Гэхдээ одоо жишээ нь би яг одоо нөгөө Бразилд финалийн тоглолт үзчихсэн өөрөө. Тэгэхээр яг тэр ингээд стадионд байгаа уур амьсгал тэгэл нөгөө дэлгэцсэн дээр одоо энэ стадионд 97,800 тэдэн хүн байна ч гэдэг юм уу те. Тэгээд тэр ингээд дэлхийн одоо хэдэн тэрбум хүнээс би өөрөө $10,000 мартын да. Сууч ингэж бодглохлоор тэр нөгөө стадион инхнээсээ яг над $10,000 руу. Яг гоо гэхдээ 14 онд ийм үнэтэй байгаагүй л те нэг $3,000 хавцаа байсан те. Тийм таны хэлж байгаа санааг ойлгож байна. Сэтгэл ханамжийн баталгаа гэдэг бол амьдралд нэг удаа л ихгүй те. Аялал зохион байгуулна гэдэг бол бас нэр үнэхээр л буянтай ажил баг шүү. Тэгээд хамгийн нөгөө нэг манай аялагчдын зүгээс одоо энэ жил ялангуяа дэлхийн аварга руу Америк, Канада, Мексик руу явах гэж байгаа аялагчдын зүгээр нийтэд нь те та зүгээр өөрийнхөө зүгээс энэ олон жил бас аяллаа компанид ажилласан хүний хувьд өөрийнхөө зүгээс гоё зөвлөгөө өгвөл одоо ер нь аялагчдын хувьд хамгийн их гаргадаг алдаач гэдэг юм уу те иймэрхүү зүйлүүд юу байдаг вэ? Энэ удаагийн аялал нөгөө визтэй. Тэгээд Америкийн виз одоо сүүлийн үед бас энэ нөгөө чангарсантай холбогдуулаад өнөөдөр жишээ нь ингээд мэдээ харж байхад айгүй олон хүн одоо энэ виз гаргуулна хөл бөмбөгөөр дамжуулаад виз авчи гэсэн байдлаар ингээд хандаад тэгээд нөгөө ямар нэгэн одоо хөл бөмбөгийн билет худалдаж авсан гэсэн баримт юугүйгээр зүгээр ингээд визэнд айгүй их орж байгаа. Тэгээ хамгийн гол нь айгүй их хулигдуулж байна. Өнөөдөр одоо нэг телевизийн мэдээ харахад одоо 400 хүн
3 тэрбум төгрөгөөр одоо ингээ заллуулсан гэдэг. Зөвхөн хөлөг мэдхийн аврагтай холбоотойгоор тийм. Америк, Канада, Австралийн визний зуучлал гээд тэгэхээр Америкийн виз маань өөрөө үнэтэй. Тэгээд дахиад ингээд зуучлалын хөлс центр гээд одоо гадуур зөвхөн визний үйлчилгээ хийхэд бас нэлээд өндөр үнэтэй байдаг. Тэгэхээр бас дор хаяжл 2-3 сая төгрөгөөр нэг хүн ингээ хохирох магадaltaй байгаа. Тэгэхээр бид нар болохоор нөгөө плет маань байгаа учраас энэ нь өөрөө визэнд ороход бас тодорхой хэмжээний давуу тал болно. Тэгэхээр энэ одоо аялын компани бас зөв сонгоорой. Бас гадуур аялал зарж байгаа зөндөө компаниуд олон зөв сонгоорой. 20 хэдэн жилийн туршлага тий энэ одоо чанартай найдвартай байдал их чухал шүү дээ. Аялын компаниар явахын давуу тал нь тэр юм уу тий санаа зовох юм хэдэн хувиар багасна. Бараг л 90% нь ерөнхийдөө бол аялын компаниар зохицуулцдаг шүү дээ. Нийтлэг одоо аялын компаниуд бол ингээд нөгөө виз гарахгүй байх одоо өндөр магадaltaй шүү дээ. Хэрвээ эрт одоо төлөвлөөд одоо би жишээ нь визэнд гарахааргүй байх юм бол бид нар за виз гараагүй учраас бид нар таныг заавал одоо яв тий визгүй ч гэсэн одоо авсан л бол явж чадахгүйг нь мэдсээр байж тэгж хатуу гэрээ бол байгуулахгүй. Та одоо эрт төлөвлөөд визэнд ороод үнэхээр виз чинь гарахгүй бол бид нар тоглолтын тасалбаруудаа одоо буцаагаад аваад дараагийн этгээдэд одоо худалдах бүрэн боломжтой гэсэн ийм санал тавьж байгаа. Тэгэхээр нөгөө харьцангуй эрсдэл багтай. Яг зөв. Хин эндээ уяа хандж байгаа. Тэгэхгүй бол бас жишээ ингээл тэр чигээр наатахаа аав гэл виз гэрлээ Америкийн визтэй юм уу? Мэдгүй шүү дээ. Уг нэг билет өгчөйг ярьсан байсан. За ингээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд энэ жил маш олон хүмүүсийг аялуулаарай. Тэгээд бас намар гэхэд те зөндөө олон хүмүүс ньюжүүлчин туураар дамжуулаад төлөв мөнгөлийн аварга үзсэн. Роналдо, Мессиг үзсэн штэ гэд ярих яриа улам ихсээсэ гэж миний зүгээс өрөөж байна. Тэгээд ивент гişтийнхаа гарын бэлгийг бас гардуулъя. За манай Rocky одоо кофе байгаа. Хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. За тэгээ манай бүггийн бас гарын бэлэг явж байгаа. За тэгээ манай зочдын хамгийн дуртай бэлэг миний Монгол Entertainment-аас хөл өмгийн бүрэн нэвтрэхий толигоос өгж байгаа. Тэгээд та өөрөө энэ жилээр явах төлөвлөгөө байгаа юу арай? Баа. Энэ одоо миний бас үзэж байгаа 3 дахь хөл өмгийн л. Вау, ямар гоё. Та өөрөө аль багийг дэмждэг вэ? Нэрээ тий. Би бол уг нь хэнийг үзэх дуртай. Нөгөө Португалийн CR7-оор үзэх. Бас байна. Гэхдээ яг одоо дэмждэг багтай үзэх юм бол бас амар шартай үзэх юм. Тийм шүү дээ, яг үнэ. За маш их баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. За нэвтрүүлэгтээ хамт байгаад баярлалаа үзэгчдээ. Нэвтрүүлэг маань томоодохгүй сэтгүүлч сэргэлүүний болонгаар үргэлжлэх болно. Хоёр өглөөчтэй баярлалаа. Өнөөдөр энэ дэлхийн аврагтай холбоотой хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа сэдвүүдийн нэг болох тасалбарын үнийн талаар ярихаар бэлдсэн байна. Тэгэхээр энэ жилийн дэлхийн авраг 3 улсад зохиогдсон 48 баг оролцож 104 тоглолтууд явагдах юм. Тэгэхээр үүнийг дагаад илүү олон тасалбар борлуулагдах хэдий ч мэдээж мөн бас үн ханш болон эрэлт хэрэгцээ нь бас дагаад өсөж байгаа. Ингээд ерөнхийдөө 2026 оны дэлхийн авраг шалгаруулах тэмцээн түүхэнд одоо хамгийн үнэтэй дэлхийн авраг болно гэж таамаглагдаж байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд хамгийн хямд суудал $60 байна. За хэсгийн шатны тоглолтуудын тасалбарын хувьд гэвэл $60-аас $300 ханштай байгаа бол хасагдах шатны тоглолтууд $200-аас $2,000 хүртэл байгаа. Хагас шигшээ тоглолтын хувьд $3,000 болон түүнээс дээш байгаа бол мэдээж хамгийн үнэтэй мөн хамгийн сонирхолтой одоо финалийн тоглолтуудын хувьд суудлаасаа шалтгаалаад $5,000-аас $11,000 ханштай байна гэсэн сүүлийн үеийн мэдээллүүд байгаа. Тэгэхээр энэ жилийн дэлхийн аваргын тасалбарын үнийг сүүлийн 2 дэлхийн аваргын тасалбарын үнэтэй бас харьцуулж үзсэн. За 2022 онд Катарт болсон дэлхийн аваргын тасалбарууд энэ жилийнхаас одоо хамаагүй хямд буюу хамгийн үнэтэйдээ одоо $1,600 байсны дээр ер нь олдсон ч гэсэн бас их сайн байсан байна. За энэ жилийн тасалбарын үнийг одоо 22 оны дэлхийн аваргатай харьцуулж үзтэл 200-аас 500%-аар өссөн гэсэн үзүүлэлт гарсан байгаа. За тэгвэл 2018 онд Оросд болсон дэлхийн аваргын одоо тасалбарын үнийг Катарт болсон дэлхийн аваргын тасалбарын үнэтэй харьцуулахад 40-оос 50% өсөж байсан байгаа. 2018 оны хувьд одоо финалийн тоглолт гэхэд одоо $450-аас $1,100 үнэтэй байсан байна. Америкийн нэгдсэн улсын хувьд 1994 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг бас зохиож байсан удаатай. За тэр үед өмнөх дэлхийн аваргуудыг бодвол Америкийн нэгдсэн улсад зохиогдсноор бас тасалбарын үн бас өсөж байсан байгаа. Энэ нь одоо Америкийн нэгдсэн улс зах зээл томтой, за мөн томоохон одоо улсад дэлхийн аварга зохион байгуулах нь дагаад бас тасалбарын үн өсөх шалтгаан болдог гэдгийг
харуулж байгаа юм. Дэлхийн аваргын тасалбарын үнийн өсөлт орчин үеийн хөл бөмбөг хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулж байна. Хэдийгээр тэмцээн илүү өргөн цар хүрээтэй, илүү сонирхолтой зохиогдож байгаа сайшаалтай хэдийч энгийн фанатуудад хит өндөр үнээс болж хүртээмжгүй болж байгаа сул талтай гэж шүүмжлүүлээд байна. 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөл бөмбөг гэдэг зөвхөн спорт биш, дэлхийн томоохон бизнес болж байгаа гэдгийг мөн харуулж байна. Union Pay нэг Хэдүүлээ яриагаа ер нь юунаас эхлэх вэ? Тэгэхээр хэдүүлээ яриагаа хоолноос эхлүүлвэл яаж юм? Ер нь энэ хорхгийг гүйцэх хоол энэ дэлхийд байдаг юм уу? Баруун энэ тгийн хоньны махаараа хийсэн тансаг амттай рогон жоо шиг танаа яах юм? Химжижигээ, тэнжангжигээ гэд зөндөө олон шийдэлт байгаа шүү дээ. Тэгж ярих юм бол манай зав Чингис хаан байна, манай гол байна, бүх тэнгэр байна, манай байгаа. За тэгвэл манайд нь штэ Union Pay байна. Манайд ч бас Union Pay байгаа. Манайд ч бас Union Pay байгаа. Union Pay. Your way. Амьдрал дандаа төлөвлөснөр байдгүйч гэмтийн асуудлыг ард айп шийднэ. 20 сая төгрөг хүртэлх зээлийг хормын дотор ард айпаас. Social Pay. Урьдчилсан болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та 9000 болон бусад дижитал картаар зэнгэлэлт хийх бүртээ. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та үйлчилгээ авах бүртээ эрх цуглуулан хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрхийн эзэн болоорой. Social Pay. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй, хүснэ ав. Netpaid хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй, хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алах маань. Netpaid боломж бий. Ардайп худалдаа холбоорт урамшуултай. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй, хүснэ ав. Netpaid хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй, хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алах маань. Netpaid боломж бий. За зургатынхаа өмнө тухлан байгаа үзэгчдтэй баярлалаа гэж хэлээ. Шүгэл дуурахын өмнө нэвтрүүлэг та бүхэндээ үргэлжлэн хүрж байгаа. За энэ нэвтрүүлгийн дугаар бүрээр бид та бүхэндээ энэ жилийн хэсгүүдийг одоо ямар багууд хуваарлагдсныг бол танилцуулж байгаа. Өнөөдөр бид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний B хэсгийг та бүхэнд танилцуулахад бэлэн болсон. За ингээд B хэсгийг харж байна бүгдээрээ Канада, Босни, Катар, Швейцар гэсэн дөрвөн улс бол орсон. За ер нь бол харахад маш тийм жигдэхэн айлч хоёр баг хэсгээс гарах боломжтой ийм нөхцөл байдал харагдаж байгаа. Ингээд Канадын шигшээ багийг танилцуулъя. За Канадын шигшээ баг CONCACAF бүсийн хурдтай залуу бүрэлдэхүүнтэй ийм баг. За 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч 3 улсын нэг учраас урьдчилан шатанд ямар нэгэн тоглолт хийгээгүй шууд эрхээ авсан гэж
ойлгож болно. За сүүлийн жилүүдэд бол Канадын тоглолтын хурд чанар асар ихээр сайжирсан гэдгийг манай үзэгчд бас мэдж байгаа бох. За 2 удаа дэлхийн аваргад орсон. Тэр дундаа 22 оны дэлхийн аваргад бас оролцоод амжсан. 22 онд үл ер нь их сайн тоглосон шүү Канадын шгшээ баг. За олд тоглогчоор мэдээж Альфонсо Дэвис нэрлэгдэж байгаа. За Альфонсо Дэвисийн хувьд бол хурдтай жигүүрийн тоглогч. За ер нь плей-оффын тоглолтууд, гэлтгүй нөхөсөх тоглолтууд дээр бол өөрийгөө маш ихээр харуулж аль хэдийн шгшээ багийн бол лидер болсон. За дасгалжуулагчаар нь харин Джессе Марш ажиллаж байгаа. За тухайн үед бас тоглогч байх үедээ маш ухаалаг тоглолттой гэдэг байсан энэ эрхмийн удирдлагад Канадын шгшээ бол тун сайн тоглолтыг үзүүлж байгаа. За онцлог давуу тал сул талыг одоо бүгдээрээ харцгаая. За давуу тал бол мэдээж хурдтай жигүүрийн тоглолт сөрөг довтлогоогоор. За ялангуяа нөгөө Альфонсо Дэвисийн жигүүрийн тоглолт энэ дээр бол яригдж байгаа. За харин сул тал бол хамгаалтын байрал, ялангуяа төвийн хамгаалтын байрал баг зэрэг сул байна уу да гэсэн ийм зүйл бол яригдж байна. За дараагийн хэсэг Босни Херцеговин. Балканы хойгийн хүчтэй өөрсдийн гэсэн хэв маяг бүхий хөл өмгийг тоглож чаддаг ийм баг. За хамгаалт бол маш хүчирхэг, 2 дугаар давхрын өрсөлдөөн бол маш сайн ийм баг байгаа. За тэгээд хамгийн сонирхолтой нь плей-оффын шатанд сая Италийн шгшээ багийг торгуулийн цохилтоор буулгаж аваад улмаар дэлхийн аваргын эрхээ авсан ийм баг байгаа. За өмнө нь бол нэг удаа буюу 2014 онд дэлхийн аваргад орж исэн ийм баг байна. За шгшээ багийн лидерээр мэдээж одоо Манчестер Сити, Рома гэх мэт одоо томоохон багуудад тоглож исэн Эден Жеко нэрлэгдэж байгаа. За Жекогийн хувьд бол ер нь нэг энэ 3 хэсгийнхаа 3 багт бол альч багийнх нь хаалганд 1-2 голыг оруулах ийм одоо өлхөө оруулах ийм чадвартай ийм товтлогч бол нэрлэгдэж байгаа. За дасгалжуулагчаар Сергей Барбарез ажиллаж байгаа хамгаалтыг эрхэмлдэг энэ дасгалжуулагч Боснигийн хамгаалтыг бол ямар мундаг хүчрхэгжүүлсэн бэ гэдгийг бид плей-оффын тоглолтуудаас бол хангалттай харсан. За давуу тал бол мэдээж туршлагатай довтлогчтой, өөрсдийн гэсэн тоглолтын хэв маягтай, 2 дугаар давхар маш сайн, чөлөөт цохилтуудыг бол маш сайн гүйцэтгэдэг ийм баг байгаа. За сул тал бол мэдээж яг хөө дэлхийн аваргад оролцсон түүх одоо туршлага баг учраас тоглогчдын хувьд сандрах ч юм уу иймэрхүү зүйлүүд бас яг хэсгийн тоглолтуудад ажиглагдаж магадгүй юм аа. За дараагийн шгшээ баг бол Катарын шгшээ баг 2022 оны дэлхийн аварга шалралт тэмцээнийг зохион байгуулж исэн. 2024 онд Аз ТV-ийн аварга болж исэн юм баг байгаа. Дэлхийн аварга шалруулах тэмцээнд өмнө нэг удаа буюу 22 онд орж исэн ийм үзүүлэлттэй. За туршлагатай тамирчнаар Акрам Афиф одоо нэрлэгдэж байгаа. За бас одоо энэ шгшээ баг дотор хамгийн одоо үзүүштэй тоглолтыг үзүүлдэг ийм тамирчин Акрам Афиф бидэнд харагдаж байна. За энэ шгшээ багийг бол Испаний шгшээ багийг одоо тухайн үедээ засгалжуулж исэн, Реал Мадридыг засгалжуулж исэн Испани засгалжуулагч Хулиан Лопетегу удирдах байгаа. За мэдээж Лопетегу засгалжуулагчийн удирдлагад Катар хэсгээсээ гарах том амбицтай байгаа нь бол дамжиггүй. За давуу талыг нь бид багийн зохион байгуулалт жигдхэн хуваарлт гэж харж байгаа. За харин сул талыг нь бол мэдээж Европын топ лигүүдэд тоглодог тоглогчид ховор учраас энэ бас нөгөө туршлага тэгээд нэг жоохон амбиц дутаж магадгүй гэсэн ийм зүйл бол харагдаж байгаа. Гэхдээ Катар бол хэсгээсээ гарсан байхад үзэгчдээ битгий гахаарай. За хамгийн туршлагатай багуудын нэг бол мэдээж Швейцарын шгшээ баг байгаа. Европын хамгийн доктортой шгшээ баг дэлхийн аварга шалруулах тэмцээн Европын аваргад тогтмол оролцдог том багуудыг буулгаж авдагаараа алдартай юм баг. Дэлхийн аваргад 12 удаа орж исэн ийм шгшээ баг байна. За од тоглогчоор бид Гранит Шакаг онцолж байгаа. За Шакагийн хувьд Арсенал тоглож исэн туршлагатай тоглогч. За тэгээд одоо бол бас жижиг багт тоглож байгаа ч гэсэн шгшээ багтаа бол ер нь маш том үүрэг оройлтойгоор тоглодог ийм тамирчин байгаа. За дасгалжуулагчаар шгшээ багт болон одоо өмнө бусад бас том багуудад ажиллаж исэн Мурат Якин гэж туршлагатай дасгалжуулагч ажиллаж байгаа. За Швейцарын шгшээ баг бол хурдтай шийдвэрлэх ийм онцлогтой тоглолтыг бол үзүүлдэг ийм шгшээ баг. За тактикийн сахилга батыг бид хамгийн том давуу тал гэж харж байгаа. Ялангуяа талбайн төв Шака тоглоод багаа гой найруулаад тоглолцохоор залуучуудад бол маш том итгэл найдварыг өгнө. За сул тал бол багийн гол тоглогчдын нас нэлээд одоо дээшээ явсан гэсэн ийм үзүүлэлт бол харагдаж байгаа. За гэхдээ л Швейцарыг бол одоо тооцооноос яавч хас болохгүй. За хэсгийн онцлог тоглолтуудаар Швейцар Канадын одоо багуудыг нэрлж байна. За мөн Канад Босни довтлооны ширүүн тулаан буюу одоо хэсгийн 2 дугаар байраар гарах өрсөлдөөн энд дүнд яригдах байх. За тэгээ Швейцар Босни гэдэг одоо Европын 2 одоо чухал ийм 2 багийн чухал тоглолт биднийг бас хүлээж байгаа. За бид бол Швейцарын шгшээ багийн гол фаворитоор нэрлж байна. За Канаду Босны гэдэг дээр маш удаан ярилцсны эцэст Канадыг бас энэ жил залуу тоглогчдороо 2 дугаар байраар гарч ирэх боломж өндөр гэж харж байгаа. Гэхдээ Катарыг бол бас энэ хэсэг дээр нэлээд том шуугиан тарьж магадгүй гэсэн ийм дүр зураг бидэнд харагдаж байгаа. Ингээд шүгэл дуурахын өмнө нэвтрүүлэг та бүхэндээ дугаар бүрээрээ дэлхийн аварга шалруулах тэмцээний хэсгүүдийг онцолж байгаа. Өнөөдөр бүгдээрээ дэлхийн аварга шалруулах тэмцээний магадгүй хамгийн сонирхолтой, за магадгүй хамгийн уйтгартай, гэхдээ илүү олон гоолч орж магадгүй бие хэсгийг онцоллоо. Ингээд бүгдээрээ нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хүлээн авч үзье.
Шүгэл дуурайхын өмнө нэвтрүүлэгтээ хамт байгаад баярлалаа үзэгчдээ. Бид нэвтрүүлгийнхаа дугаар бүрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах хотуудыг танилцуулж байгаа. Ингээд Stories from the Series болонгаа хүлээн авч үзцгээе. Намайг Дөрк Новицки гэдэг Даллас хотод тав таймаар. Даллас хот бол миний гэр. Би энд амьдралынхаа 25 жилийг өнгөрүүлсэн. Би энд 20 настайдаа анх ирж байлаа. Тэрнээс өмнө би зөвхөн Германд л амьдарч байсан болохоор анх энд ирэхэд их гайхширч байсан шүү. Хүмүүс нь үнэхээр гайхалтай найрсаг. Тийм ч учраас Даллас маш сайн зохион байгуулагч хот болж чадна гэдэгт итгэлтэй байна. Даллас бол маш том спортын хот. Нэг жишээ гэхтэл энэ хотод өмнө нь хийжэж байгаагүй нүсэр сагсан бөмбөгийн тэмцээн зохиогдож байлаа. Бүр 200 мянган хүн годомжинд жагсаж байсан гэдэл бод. Тэр үйл явдал үнэхээр хөгжөөн дэмжигчтэй гэх сэтгэлийг минь улам бэхжүүлсэн гэхүү дээ. Фэнүүд гэдэг спортынхаа төлөө тийм л их хүсэл тэмүүлэлтэй байдаг. Би Германд өссөн. Германд хүүхэд нас хөл бөмбөггүй өнгөрнө гэж байдаггүй. 1990 онд манай улс Италид улсын дэлхийн аварга төрүүлж байсныг хязгаарч мартахгүй. Багасаа фэн байсан миний хувьд тэр бол спорттой холбоотой хамгийн сайхан дурсамж минь. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Далласт болох гэж байгаад үнэхээр сэтгэл хөдлөж байна. Эндхийн стадион үнэхээр гайхалтай шүү. Сайн зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Бид өмнө нь маш олон спортын тэмцээнүүдийг зохиож байсан ч хөл бөмбөгийн дэлхийн аварга гэдэг маш том үйл явдал шүү дээ. Тийм ч учраас дэлхийн өнцөг болон бүрээс ирэх хүмүүст хотоо танилцуулахдаа маш их баяртай байна. Үнэхээр зугаатай байх болно шүү. Энэ бол миний хот, миний гэр. Даллас хот. За хамтаа үзэгчдээ баярлалаа. Шүгэл дуурайхын өмнө нэвтрүүлэг маань өндөрлөгт хүж байна. Та бүхэндээ бид дугаар бүрээрээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний домгуудыг бол онцолж байгаа. Тэгээд энэ удаагийнхаа домгууд булангаар ялагдашгүй Армада, Барселона клубын домог тоглогч Талбайн Жанжин Шави Эрнандесийг онцлсан байгаа. За түүний хувьд бол 2008 болон 12 онд шигшээ багтаага Европын аваргад төрүүлж байлаа. Хамгийн чухал нь тэр 2010 онд Испани шигшээ багтаага хамт дэлхийн аваргад төрүүлж байсан юм аа. Ингээд бүгдээрээ Шави Эрнандесийн сонин сайхан мэдээллүүдтэй хамтаа танилцгаая. (2000-ад оны сүүл 2010 оны ихэнх үеийг дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд Испаний ноёрхлын үе гэж нэрлэдэг. Энэ амжилтын гол түшиг талбайд бүгдийг удирдах явсан тоглогч бол Испаний шигшээ баг Каталоны алдарт Барселона клубын хагас хамгаалагч Талбайн Жанжин Шави Эрнандес байсан юм. Түүний хөл бөмбөгийн ухаан, тоглолтыг унших чадвар, дамжуулалтын онцгой чадвар болон тоглолтыг удирдах хэмнэлийг тааруулах онцгой чадвар нь ялагдашгүй Армада буюу Испаний шигшээ багийг дэлхийн хамгийн төгс тоглолттой баг болгож чадсан байдаг. Шави бол голын тоогоороо бус тоглолтыг удирддаг оюун ухаанаараа алдаршсан хагас хамгаалагч байлаа. Тэр талбай дээрх бүх зүйлийг уншиж, урьдчилан тооцоолж чаддаг байснаас гадна багийнхаа тоглолтын хурд хэмнэлийг тааруулдаг байв. Хөл бөмбөгийн мэрэгжилтнүүд Шавиг тодорхойлохдоо богны хурдан дамжуулалт, талбайг харах чадвар, тоглолтын хэмнэлийг удирддаг, бөмбөгөө огт алддаггүй зэрэг чадваруудыг нь онцгойлон нэрлсэн байдаг үлээ. Шавигийн энэ чадварт суурилж, Барселона клубын тики-така систем амжилттай бүрэлдэж, улмаар Испаний шигшээ багт ч амжилттай хэрэгжсэн байдаг. Испаний шигшээ баг нь Реал Мадрид, Барселона, Валенсиа зэрэг багуудаараа алдартай, олон шилдэг тоглогчдыг төрүүлэн гаргасан, яа харахгүй хөл бөмбөгийн том гүрэн билээ. Гисэн хэдий ч тэд том тэмцээнд төрүүлж чаддаггүй 2008 онтой золгосон. Шави Эрнандес, Андрес Иньеста, Шаби Алонсо, Давид Вия, Фернандо Торрес, Икер Касиас тэргүүтээ Испанчуудын алтан үе 2008 онд эхэлж тэд Европын аварга шалгаруулах тэмцээнд төрүүлж чадсан. Улмаар 2 жилийн дараа Өмнөд Африкт зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ч тэд босоо байж анх удаа Испаний шигшээ баг дэлхийн аварга болсон билээ. Ялагдашгүй Армадагийн алтан үе нь 2008-аас 2012 оны хооронд тохиож тэд 2 удаагийн Евро, 1 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд төрүүлж улмаар 3 том тэмцээнд дараалан төрүүлсэн анхны баг болж түүхэнд үлдсэн юм. Үнэхээр ч тэд дэндүү дийлдэшгүй, ялагдашгүй баг байж чадсан. Шавич энэ үед оргил формдо байсан бөгөөд 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэр үнэхээр гялалцсан байдаг.
Тэр уг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүх 7 тоглолтод гараанд гарч 600 гаруй дамжуулалтыг 90% амжилттай өгч тоглолтыг удирдах байлаа. Түүнээс гадна хагас шигшээд хүчрхэг Германы шигшээ багийг нэг тэгийн харьцаатай буулган авахад хожлын голын дамжуулалтыг тэрээр өгсөн юм. Шави Эрнандез нь ялагдашгүй армадагийн төлөө 2000-аас 2014 оны хооронд хүчин зүтгэхдээ 133 тоглолтод оролцож 12 гол хийсэн байдаг. Union Pay нэг Хэдүүлээ яриагаа ер нь юунаас эхлэх вэ? Тэгэхээр хэдүүлээ яриагаа хоороноос эхлүүлвэл яаж юм? Ер нь энэ хорхгийг гүйцэх хол энэ дэлхийд байдаг юм уу? Баруун энэ тэгийн хоньны махаараа хийсэн тансаг амттай рогон жоо шиг танаа яах юм? Химжижигээ, тэнжангжигээ гэд зөндөө олон шийдэлт байгаа шүү дээ. Ингэж ярих юм бол манай заа Чингис хаан байна, манай год байна, бүх тэнгэр байна, манай байгаа. За тэгвэл манайд нь штэ. Union Pay байна. Манайд ч бас Union Pay байгаа. Манайд ч бас Union Pay байгаа. Union Pay. Your way. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй, хүснээ ав. Netpaid хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй, хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алах маань. Netpaid боломж бий. Урьдчилсан болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та 9000 болон бусад дижитал картаар зэнгэлэлт хийх бүртээ. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та үйлчилгээ авах бүртээ эрх цуглуулан хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрхийн эзэн болоорой. Social Pay. Амьдрал дандаа төлөвснөр байдгүй ч гэмтийн асуудлыг ард айп шиг 20 сая төгрөг хүртэлх зээлийг хормын дотор ард айпаас. Social Pay. Амьдрал дандаа төлөвлөснөр байдгүй ч гэмтийн асуудлыг ард аппликейшн шийднэ. 20 сая төгрөг хүртэлх зээлийг хормын дотор ард айпаас. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй, хүснээ ав. Netpaid хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй, хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алах маань. Netpaid боломж бий. Шүгэл дуурахын өмнө нэвтрүүлэг үргэлжилж байна үзэгчтэй. Тэгэхээр өнөөдрийн зочны цагаар маш сонирхолтой мэдээллүүдийг авсан байх гэж бодож байна. Ялангуяа энэ жил хөл бөмбөгийн дэлхийн аваргыг үзэхээр бэлдэж байгаа одоо мөрөөдөж байгаа хүмүүс чинь зөндөө байгаа шүү дээ. Миний хувьд ч гэсэндээ бас үзхийг ер нь бол хүсэж байна. Яагаад болохгүй гэж гэлээ. Тийм, why not? За ингээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлүүлье тийм ээ. За тэгээ. За тэгэхээр үзэгчтэй шүгэл дуурахын өмнө нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяр таа. Дэлхийн аваргын шууд дамжуулалтын платинум ивент тэтгэгч Union Pay Your Way. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Skytel.
Ирээдүйг өнгөлнө. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Kia Motors Монгол. Movement that inspires. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Net Capital. Дижитал шилжилтээр манлайлна. Дэлхийн аваргын албан ёсны түнш Coca-Cola. Дэлхийн аваргын албан ёсны дижитал эрх эзэмшигч Mobihome. Woo. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч багийн спортыг дэмжигч Голомт банк. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Rock. Үндэсний кофе брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Ard App. 20 сая хүртэлх зээл хормын дотор.